Юу байцгаан залуучууд бүсгүүчүүд Ардын Японоос завгаа мэдчилж байна. Энэ удаагийн дугаараар Чонын цус хэмээх киноны 2 дугаар ангийг хүргэж. Яг энэ бичлэгийн өмнө 1 дугаар ангийн товчлыг хийсэн байгаа. Тэгэхээр 1 дугаар ангийг үзчихэд энэ дугаарыг үзвэл илүү сонирхолтой байх болов. Энэ удаагийн канонд юуны тухай гарах вэ гэхээр 1990-ад онд Якуза эд ирчээ авч байх үе тэр үед Хирошимагийн нэг мөрдөгч залуу шудраг ёсыг сахиулах гэж хэдэн талдаггүй. Мэдээж каноны төгсгөлд шудраг ёс дийлнэ. Тэгэхээр олон юм ярилгүй каноныхаа товчлолд орцгоё. 1991 он Японы Хирошима хэдэн залуус бууга сомлож байгаагаар кино эхэлнэ. Тэд машинд суун нэг газар руу яаран хөдөлцгөн. Гурван залуу машины асаалтаа хүлээж байгаараа гээд яваад орно. Клаб руу орж баахан хүн хайцгаана. Гэтэл тэнд байсан хүмүүс бүгд цагдаа болж таарна. Нэг нь бууга барин зогтоход манай гол дүрийн мөрдөгч Хиоко ардаас нь өшөглөн унгана. Энэ залууг хэдүүлээ мөрдөгч гэд дуудаад явъя. Гурван залуу цагдаад баригдаж машинд үлдсэн залуу гинт араас нь гарч ирэн манай мөрдөгчийг хутгална. Мөрдөгч залуу газар унан ухаан алдна. Маргааш нь цагдаа утгалсан залууг байцаана. Утгалуулсан мөрдөгч орж ирэн түүнд уурлан хин чамаа хутгах хэргэл гисэн. Буу ашигла гэж хэлсэн биз дээ гэж хэл. Яг үнэндээ энэ залуу мөрдөгчийн тагнуул болж таарна. Тэгэхээр энэ залуу хэдүүлээ тагнуул гэж дуудъя. Мөрдөгч залуу Уутаны Якузагийн бүлэг дээр ирнэ. Тэр энэ тентхийн Якузагийн бүлэгтэй холбоотой байж тэднээс мөнгө авдаг цагдаа болсон байв. Хэдэн жилийн өмнө Ирако гэдэг Якузагийн бүлгийн толгойлогчийг Уутаны бүлгийн залуу амийн хороосон бөгөөд Ирако бүлгийн баруун гар шоронгоос гарч ирээд юу хийх нь тэдэнд сонирн байв. Ирако Якузагийн бүлгийн баруун гар ямар хүн бэ гэхээр биеэр дүүрэн шивээс болсон эвгүй гар шоронгоос гарч ирв. Энэ залууг одооноос баруун гар гэж дуудъя. Ирако бүлгийн залуучууд түүнийг угтан авцгаана. Кино эхлэхэд гарсан буу барьсан залуус Ирако бүлгийн залуус байсан бөгөөд энэ ахыгаа шоронгоос гарч ирэхийг тэмдэглэн Уутаны Якузагийн бүлгийн хүнийг алах төлөвлөгөөтэй байсан бүтлгүүцсэн гэж дүгнэлтэлнэ. Баруун гарт амжуулах ажил байлаа. Шоронд байнгын зодуулдаг байсан харгалзагчаас өшөөгөө авахар шийдэн шууд түүний гэрлүү яв. Эрт нь ихнэр нь байх бөгөөд түүний нүдийг нь цөмлөн амийг нь хорооно. 3 жилийн өмнө нэг бүлгийн толгойлогч алуулан нэг бүлгийн толгойлогч нь шоронд орсон. Харин дараа нь 2 бүлгийг дайн болохоос сэргийлэн эвлэрүүлсэн бөгөөд энэ бүхний ард манай мөрдөгч залуу байв. Мөрдөгч залуу маань нэг бүсгүйтэй уулзсан сууна. Энэ бүсгүй тагнуул залуугийн ихч байв. Түүнд дүүг маань энэ Якуза нийгмээс холдуулаад өг гэж хэлсэн болохоос мөрдөх ажиллагаанд битгий утгаад бай гэж уурлав. Энэ хоёр хосын харилцаатай болж таар. Хирошимагийн цагдаа нарын хурал болно. Гэвч цагдаа нар манай залууд нэг л дургүй байцгаана. Түүнийг Якузатай холбоотой болохоор тэр байх. Энэ хурал дээр шоронгийн харгалзагчийн эхнэрийн алуулсан иргэн талаар ярина. Үүнтэй Ирако Якузагийн бүлэг холбоотой байх магадaltaй гэдэг манай мөрдөгч залууг энэ хөгшин цагдаатай хамт энэ иргэн мөрдөгчөөр томилно. Ирако Якузагийн бүлгийн толгойлогчийн хүндэтгэх ёслол дээр шоронгоос суллагдсан баруун гар хурж ирнэ. Тэр эднэрт бүгдэнд нь уур нь хурж байв. Түүнийг шоронд байх агуур толгойлогчийг алуусны дараа эднэр дахиж дан хийхгүй гэж Уутаны бүлэгтээ гэрээ байгуулсан байв. Харин баруун гар толгойлогчийнхоо өшөөг авах хүслээр дүүрэн байв. Баруун гар тэднэрт Уутаны бүлгийг устгах санал тавина. Харин нөгөө хэд нь уурлаж түүнийг эсэргүүцнэ. Харин Иракогийн эхнэр түүнийг 3 жил хүлээлээ. Нөхрийнхөө өшөөг аммаар байна гэж түүнийг дэмжинэ. Энэ хооронд шоронгийн харгалзагчаас манай 2 мөрдөгч мэдүүлэг авна. Тэр баруун гарыг шоронд байнга зоддог байсан тухай, намайг болон гэр бүлийг минь сүрдүүлж байсан тухай бүгдийг хэлнэ. Тэр л үүнийг хийсэн байх магадaltaй гэж хэлнэ. Мөрдөгч залуу тэр өрөө Ирако Якузагийн бүлэгтээ уулзна. Тэд түүнд шоронгоос гарч ирсэн баруун гараас болж дахиад дайн болох магадaltaй бид чатгаа хийн гэж хэлнэ. Чи бас тусал гэж хайлна. Баруун гар гих тэр залуу дунд сургууль байхдаа аав ээж хоёрыгоо амийг хорон шорон оронгоор явж Якуза болсон жинхэнэ алуурчин байв. Баруун гар өмнө нь Ирако бүлгийн гишүүн байсан залуу дээр ирнэ. Тэр бизнесийн нэлээд амжилттай яваа бөгөөд түүнийг дарамтлан 2 хөрөгийг нь тасдаж компанийг нь түүнээс авахар болно. Үүнийг Жинсай Кай гэх Якузагийн бүлэг дээр ирэн шийдвэрлэх гэж ярилцсан. Баруун гар шийдвэрээ хэлээд явах гэсэн боловч нэг толгойлогч нь дургуйцсан ам зүрнэ. Баахан муудалцаж байгаад баруун гар түүнийг олон хүмүүсийн нүдэн дээр алж орхино. Үүний маргааш нь баруун гар гэртээ байж байхад 2 мөрдөгч ирнэ. Гэвч тэдэнд нотлох баримт байхгүй байлаа. Баруун гар түүнийг бүлгийн толгойлогчийн амийг хөнөөх ажиллагаанд оролцсон гэдгийг мэдэж байв. Нотлох баримт байхгүй, нэгжих зөвшөөрөл байхгүй тул хийд ими ярьж байгаад л гарав. Мөрдөгч өмнө нь ашиглаж байсан өөрийнхөө тагнуулыг дахиж ашиглана. Энэ удаа тусалбал түүнийг
бүх юмнаас чөлөөлнө гэдгийг түүнд хэлнэ. Баруун гар шоронгоос гараад анх удаа бүлгийнхээ байранд ирнэ. Өмнөх толгойлогч нь алуусны дараа хоёр дахь толгойлогч болсон хүн түүнийг халуун дулаанаар угтав. Гэвч баруун гар өөр бодолтой байв. Бүгдийг нь өөрийн гартаа оруулах санаатай ирсэн байв. Түүний нохоог нь алан толгойлогчийг нь эхнэрийг нь хамт нохооны торонд хорж орхив. Энэ хооронд хоёр мөрдөгч баруун гарыг баривчлах баримтаа цуглуулж мөрдлөгөө үргэлжлүүлж байв. Шинжилгээний залуу хэргийн газраас баруун гарын хурууныхээ олдоогүй гэж тэр хоёрт хэлнэ. Тэндээс гараад явж байхад нэг сэтгүүлч манай мөрдөгчийг байнга мөрдөөд байв. Түүний худалдагдсан цагдаа гэдгийг нотлох зорилгоор байнгын түүнийг даган зургийг авч байв. Гэвч манай залуу түүнийг тоосон чинжгүй байв. Энэ хооронд тагнуул залуу суллагдан Ирако бүлэг дээр босож ирнэ. Түүнийг ирэхэд баруун гар Ирако бүлгийн байрыг өөрийн болгосон толгойлогч эхнэртэй нь хамт алж орхино. Хоёр мөрдөгч баруун гарын өмнөх хэргийг судална. Тэр дунд сургуульд байхдаа аав нь архичин байсан болоод түүнд бараг хоол өгдөггүй, архины мөнгөө олуулахын тулд түүнийг байнга зодож ажилуулдаг байж. Ингээд баруун гар ээж аавыгаа хүнөөсөн байна. Тухайн үед өгсөн мэдүүлэгтээ аавыг би төрүүлж алахгүй бол тэр намайг алах байсан. Харин ээж намайг зодуулж байхад зүгээр л хараад зогсож байсан болохоор түүнийг бас хороосон гэж мэдүүлсэн байв. Түүнд хайрлах сэтгэл зүрх байхгүй халуурчин байв. Дараагийн өдөр мөрдөгч залуу маань тагнуултайгаа уулзна. Тэр баруун гарыг галзуу би үргэлжлүүлж чадах хэсгийг мэдэхгүй байна гэхэд мөрдөгч түүнээс дахиад жаахан үргэлжлүүлэхийг хүснэ. Түүнд Солонгосын паспорт гаргаж өгсөн байв. Тагнуул залуу Солонгост очин ээжтэйгээ амьдрах бодолтой байв. Баруун гар одоо Ирако бүлгийн толгойлогч болсон. Тэр Ууданы бүлэгтээ дайн хийх бодолтой байсан учраас Ууданы бүлгийн харьяад байдаг уушийн газар орж агсан тавина. Харин Ууданы бүлгийн залуус ирэн доор нь хөөж явуулна. Баруун гар тагнуул залууд албаар харт амх хэрэглүүлнэ. Ингэж өөрийн талдаа нэг мөр оруулах бодолтой байв. Ууданыгийн залуус гадуур алхаад явж байхад машинтай Ирако бүлгийн залуус ирэн Ууданы бүлгийн номер 2-ыг буудаж орхино. Энэ үед машин барьж явсан хүн нь мөрдөгчийн тагнуул байв. Мөрдөгч залуу энэ бүгдийг мэдэн хоёр бүлгийн дайн болохоос сэргийлж хоёр талын Якузагийн бүлгийн зохицуулах гэж уулзалт хийн. Эхлээд Ууданы бүлэг дээр очин Ирако бүлэгтээ уулзалт хийж зохицуулах хүртэл арга хэмжээ битгий аваарай. Хэрвээ арга хэмжээ авах юм бол би өршөөхгүй шүү гэд бууга гарган сүрдүүлнэ. Харин түүний дараа Жинсейкай Якузагийн бүлгийн толгойлогч дээр очин баруун гарыг зогсоохыг гуйна. Гэвч тэр нэгэнт баруун гарыг зогсоохоос өнгөрсөн байв. Жинсейкагийн толгойлогч хүртэл түүнээс айж байв. Баруун гар мөрдөгчийн тагнуулыг зодон дарамтлана. Энэ удаа түүнийг мөрдөгчийг алахыг таатгана. Тагнуул залуу зодуулж ойлголоо гэд би хий гэдвэл баруун гар өөрийн амьдарч байсан гудамжаар алхаж байгаад нэг хүүтэй мөргөлдөнө. Тэр хүү өөрийн бага насыг санагдуулна. Түүний дурсамжийг сануулж орхив. Дунд сургуульд байхдаа гэр бүлээ хорон хүүтэн цус талуурчин болсон байлаа. Тэр орой тагнуул залуу мөрдөгчтэй уулзангуудаа түүнийг алахыг завдна. Араас нь хөөн. Мөрдөгч залуу хөнгүү гудамж руу зүгтэн түүнийг араас нь хөөн ирэхэд цохиж унагаан тэнд баахан буутай ноцолтно. Ноцолдож буугийн авах даваан дээр мөрдөгч залуу гизрүүгээ буудвал тэр тагнуул залууг баригдахыг хүсээгүй тул түүнийг зүгтаалгана. Хамтрагчаа дуудан чимээг өхөн эмнэлэгт хэвтэнэ. Телевизээр мэдээг сонссон баруун гар санаа муутай гэж үүнийг нэг л биш байна гэж сэжиглэн тагнуул залууд хэрв энэ бүгд үнэн юм бол чи нэг хуруугаа таст гэж түүнд хэл. Тагнуул залуу царайн цонхийн эднэр надад тоглож байна. Ухааны юм бодон хахад бүх түүн рүү сэжиглсэн байртай харж байлаа. Тагнуул залуу юу л болов болог гэд бодон хутгийг аван нэг хуруугаа тастаж орхив. Ингээд тэр эднэрийн итгэлийг нэгэнд олж авав. Гэвч тэр нь удаан үргэлжилсэнгүй. Үүний дараа баруун гарт нэгэн захиа ирсэн бөгөөд энэ захиа өөрийнх нь бүлэгт цагдаагийн тагнуул байгаа гэдгийг мэдээлсэн байв. Баруун гар түүний тухай мэдэж түүгээр худлаа мэдээлэл Ууданы бүлэг рүү орой 12 цагт дайрна гэж мөрдөгч рүү мэдээлэл хүргэнэ. Үүнийг сонссон мөрдөгч цагдаа нарыг цуглуулan Ууданы бүлгийн байрны гадаа хүлээж байх хооронд баруун гар мочилгтойгоо ирэн мөрдөгчийг баахан зодож байгаад чиний тагнуул үүгээр дуусаа гэд хэлээд явна. Ирако бүлгийн залуус Ууданы бүлэг явах зандаа бүгд зогсцооно. Тагнуул залуу нэг л юм буруу гэдгийг мэдэн бууга гаргаж ирэн зүхтэн. Гэвч буудуулан шарах авна. Хамгийн сүүлд баруун гар түүнийг буудан хүрнэ. Түүний мэдээллийг Аки сонингийн газрын сэтгүүлч Иракогийн залуучд өгсөн ойлгомжтой байв. Мөрдөгч түүнд олонний өмнө уурлаж түүний дараа дарагдаа загнуулна.
Тэр орой хамтрагч цагдаа би чамд чин сэтгэлээсээ тусламаар байна. Харин чи надад юу ч үлдээлгүйгээр бүгдийг нь үнэнгээ хэлэхэд мөрдөгч залуу 3 жилийн өмнөх болсон явдал Иракогийн тоглоомчийг ууданыгийн залуугаар алуулан ууданы залууг барин шоронд хийсэн зэрэг бүгдийг нь яар. Түүнийг тэднийхээс гарч явхад Аки сонингийн газрын сэтгүүлч ирэн би чиний тагнуулын мэдээллийг Иракод өгөөгүй. Энэ бол цагдаагийн газраас хийж байгаа ажил. Баруун гар шоронгийн харгалзагчийн их нэрийг алчаад байхад түүнийг барихгүй байгаа нь бас цагдаа нарын хийж байгаа ажил гэж түүнд хэлнэ. Мөрдөгч залуу маргааш нь шууд шоронгийн харгалзагчийн их нэрийн хэрэг дээр шинжилгээ хийсэн шинжээчдээр очин буу гаргаж ирэн сүрдүүлнэ. Баруун гар түүнийг алсан гэх нотлох баримтыг яагаад нуун дарагдуулсан гэж асуухад би төвөөс ирсэн тушаалыг л дагсан гэж түүнд хэлнэ. Мөрдөгч залуу үннийг мэд хамтрагч дээр очиход хамтрагчийн байр эзгүй хоосон байв. Хамтрагч үгэн цагдаагийн газрын тагнуул байж таарав. Тэр түүний ярьсан яриа болгоныг бичиж аван цагдаагийн газрын бохир цагдаад өгсөн байлаа. Мөрдөгч залуу зүгээр суух биш дайн хийхээр шийдэв. Тэр хоёр дайсантай болсон байв. Түүнийг мөрдөж үгүй хийх гэж байгаа төв салбарын цагдаа нэг якуза нар байв. Тэрээр Аки сонингийн газар ирэн шоронгийн харгалзагчийн эхнэрийн хэргийн талаар мэдээллийг өгөн сонин дээр гаргана. Үүнийг мэдсэн цагдаа болон якуза нар сандарч байв. Жинсекай бүлгийн тоглоомч ирэн баруун гарт 2-3 хүний хэргийг хүлээлгэн шоронд оруулахыг санал тавина. Гэвч баруун гар өөр бодолтой байв. Тэр дотроо бүгдийг нь устгах гэсэн төлөвлөгөөтэй байв. Жинсекай уутаны бүлэг цагдаагийн газар байж болох бүгдийг устгах хэмээн галзуурч байв. Энэ хооронд цагдаа нар мөрдөгч залууг нууц мэдээлэл тараасан хэрэгээр барин хорив. Тэр орой Иракогийн залуус уутаны бүлгийг нэг мөр устгахаар хөдлөх гэж байхад Иракогийн өнгөрсөн тоглоомчийн эхнэр ирэн үүнийг зогсоо гэхэд түүнийг буудаад хөнөөнө. Түүний энэ галзуурлыг харсан бүлгийн залуус зарим нь зүгтэж байв. Зүгтэж байгаа залууг нэг буудаад цааш хөдөлцгөнө. Мөрдөгч залууг цагдаагийн газар байхад мэдээллээр нь Иракогийн залуус уутаны бүлэг рүү дайрах гэж байна гэд. Бусд нь юу ч үйл хийж чадна. Харин манай мөрдөгч залуу гавтайгаа цонхоор үсрэн тэндээс арай хийж зүгтаана. Баруун гар том тракийг өөрөө барин уутаны бүлэг рүү явж байлаа. Тэрээр шууд уутаны бүлгийн хаалгыг тракаараа мөргөн орж хаалгыг нээв. Уутаны бүлгийн залуус гарч ирэхэд нэгээр нь буудан унгаж байв. Ууданыгийн залуу гарч ирэн баруун гар руу буудахад тэр тоосон чинчгүй тамхи татан зогсно. Тэр айх айц түүч үгүй байлаа. Бөөн буудалцаан зодон болж байхад мөрдөгч залуу ирэн машинтайгаа зогсон хүлээв. Баруун гар мөн машинд сун түүний өмнө гарч тавхив. Энэ хоёр хэсэг машинд барин хөөцөлдөн. Би рүүгээ буудцгааж байв. Мөрдөгч залуу хурдаа нэмэн баруун гарын өмнө гарч зогсон түүнийг буудахад мөрөндөө буудулсан гар тоосон чинжгүй түүнийг очиж мөргөн онголтно. Мөрдөгч машин дээр нь очиход айл хэдийн машинаас гарсан сэлэн байран түүн рүү дайран мөрдөгчийн мөрөн тус газар нь зов. Мөрдөгч арай гэж болтон буугаа аван түүний баруун гарын эрхийн хурууг буудаж орхино. Яг дээр нь гарan түүнийг буудах гэж байхад буун сумгүй болсон байв. Баруун гар босож ирэн хэсэг үзэлцэн. Хутга байран түүнийг эцсийг хүлж орхино. Үүний дараа цагдаа нар ирэн баруун гарыг бариад авч явах гэж байхад мөрдөгч залуу цагдаагийн бууг шүүрэн авч түүнийг буудан хорооно. Үүний дараа Япон орон даяар якузагийн бүлгийн эсрэг эрчимтэй арга хэмжээ авч холбогдох хэсэг хүмүүсийг баривчилсан байв. Мөрдөгч залуу харин тэр хэрэгээс болж тушаал буун хөдөө сумын төлөөлөгч болсон байлаа. Ингээд энэ кино амар сайхан дажааргав. Энэ удаагийн дугаарыг сонссон та бүхэндээ баярлалаа. Санал сэтгэлдээ хуваалцаар залуусаа. Кино товчлол хийлгэмээр байгаа Япон кино байвал комент үлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай залуусаа.